Дэд дарга улсын хурлын эрхэм гишүүдийнхээ энэ өглөөний амраа болон айлтгах мэдлээ. За бидний хувьд бол нийгмийн хамгааллын хэлтсээрийг өнөөдрийн байдлаар 6 улстай байгуулжсан байна. Одоо энэ Казахстан бол 7 дахь улс нь. За залгаад 8 дахь улс нь Австри болж орж ирэх байх. Тэгээд залгаад монголчууд маань олноор одоо оршин суудаг, амьдардаг, ажил хийдэг, суралцдаг одоо ийм улс орнуудад иргэдийнхээ нийгмийн хамгааллын баталгааг хангах чиглэлээр энэ зорилтыг биелүүлэх чухал ийм алхам болж байгаамаа. Өнгөрсөн хугацааны туршлага юу харуулж байгаа нөхцөл зэрэг одоо нийгмийн хамгааллын хэлтсээр байгуулсан улсуудад ажиллаж амьдарч байгаа монголчуудын маань Монгол улсын иргэдийн нийгмийн хамгааллыг хангах одоо тогтолцооны бүрэн одоо тийм нөхцөл бүрддэг. За энэ хүрээнд бол тухайн одоо оршин сууж байгаа улс нь бол үүрэг хүлээдэг учраас энэ өөрөө их тийм чухал бас шин ийм туршлага болж байгаа. Олон улсын төвшөнд бол олон улсын шилж хөдөлгөөний байгууллага, нэгдсэн үндэсний байгууллагын хөгжлийн одоо жишээ нь хөтөлбөр, нэгдсэн үндэсний байгууллагын хүн амын сан энэ одоо нийгмийн хамгааллын хэлтсээрийг байгуулж байгаа улс болон харилцан байгуулж байгаа улсуудыг бол энэ талархан сайшаадаг. Яагаад гэхээр зэрэг нийгмийн эдийн засгийн фактад аливаа улс бол өөрийнхөө нөхцөл тохирсон нийгмийн хамгааллын одоо жишээ нь нийгмийн бодлого хэрэгжүүлнэ гэсэн ийм одоо жишээ нь зорилт дэвшүүлсэн байдаг. Энийг хэрэгжүүлэх талаас их ач холбогдолтой гэж үздэг юм аа. 18 оноос хойш бол яг энэ одоо хэлтсээрийг байгуулах хүрээнд үе үеийн сайд нар 18 удааны бас юм хэлтсээрийн уулзалтууд хийгдсэн. Энэ уулзалтуудаар бол наривчилсан одоо байнгын одоо асуудлуудыг ярьж ирсэн. Хоёр талд тойлбол нийгмийн даатгалын шимтгэл төлсөн байдлаар тэтгэврийг одоо нэгтгэн яаж тогтоох юм, яаж тооцох юм гэсэн аргачлалуудыг тооцсон. Тэрнээс гадна системийн хүрээнд бол эдгээр иргэд бол үүшгийг яаж авах юм гэдэг энэ бүх зүйлийг бол тооцсон нарийн одоо судалгаа хийгдэж хоёр талын одоо бүхэл бүтэн одоо жишээ нь байгууллагууд ажилласан учраас энэ өөрөө их чухал одоо шийдвэр гаргах нөхцөл нь бүрэн хангацсан гэдгийг хэлье. Нөгөө төгөр бол ихэвчлэн бол Монгол улсын хувьд бол ашигтай байдаг. Монгол улсын иргэд бол тухайн улсад ажиллаж амьдарч байгаа одоо иргэд олон байгаа улсад тэдний нийгмийн даатгалын одоо сангаар дамжуулж тэтгэмж авах нөхцөл бүрддэг учраас манай талдаа одоо илүү ашигтай ийм нөхцөл бүрддэг юм а гэж байна. Тэгээд энэ одоо хэлтсээрийг соёрхон бодлох одоо энэ үйл ажиллагааг та бүхэн бас дэмжиж санал өгөөч гэж хүсэж байна. Баярлалаа. За Зүлфгар гишүүн санал хэллээ.